За эрхэм үзэгч сонсогчдынхоо энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. Номын хавчуурах хөтөлбөр эрхэм үзэгч та бүхэндээ шууд хүрэхэд ийхүү бэлэн болоод байна. За номын хавчуурах хөтөлбөр эрхэм үзэгч та бүхэндээ 7 хоногийн даваа тавг баасан гаригийн 13 цагаас 14 цагийн хооронд шууд үргэлжлэн хүрдэг байгаа. За ингээд өнөөдөр болвол Өөл довгийн бизнес удирдлагын докторант Отхуу багш маань оролцож, за нүүдэлчин монголчуудын эртний хотуудын тухай түүх, үг, соёл, за баримтуудын тухай та бүхэндээ хүргэж байгаа. За өмнө нь бол бид өмнөх дугаар дээр за зочинтой оролцсон тийм ээ. Зочин хөтлөгчтэй оролцож, за энэ эртний түүх хотуудынхаа талаар бас дэлгэрэнгүй сайхан ярилцсан. За ингээд Отхуу докторанттай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр амралтын гэн ажлын сүүлийн өдөр өнөөдөр баасан гариг тохиож байна. Ажил ихтэй л жирэж байна та. Ордын адил. Ажил ихтэй. За тэгэхээр нүүдэлчин монголчуудын эртний хотууд ном маань нэлээ өргөн дэлгэр болоод хэвлэлтээс гараад ирсэн байна те. Энэ тухайгаа яриад эхлэе тэхүү өнөөдөр. Одоо Викторийн нэвтрүүлэг ихтэй л ярьжсэн. Ийм ном байсан те. Нэвтрүүлэг ихтэй ярьжсэн нөө одоо энэ үчлэр энэ хотуудын талаар ярина. Тэгээд бол Чулуун цэцгийн үеийн дурсгал буюу Тамсаг болгийн шинэ Чулуун цэцгийн үеийн бууц. Тэгээд хүннүүгүй дотроо Бороогийн суурин тэгээд Хар хангаан аймгийн сүлд олдсон Луут хотын тухай. Тэгээд Уйгураас дотроо бол одоо Хар баалгаас Уйгурын хотор суулаад Китаны үе. Тэгээд эзэнд Монгол улс буюу Юан гүрний Шандуу, Ихван улсын нийслэл дайдуу гэд хотуудын талаар ярьсан. Бас Монголын нууц очоо. Одоо өнөөдөр бол одоо Монголын нууц очоо ба их авраг ортын тухай ярина. Гуадоо гэд. Тэгээд дараагийн нэвтрүүлэгтээ бол зэрэг Чингисийн хэрмэн зам. Тэгээд Цантын хотын төр Ирчүү хот. Тэгээд Бутарлын үеийн Монголын хот суурин. Тэгээд ингээл энэ сэдв маань яг гээд ингээд өндөрлөж байгаа. За энэний дараа уул гэдэг номын тухай. Оршуулгын уул гэдэг номын талаар яриа. Зөв листералынхаа зөв би одоо бүгдийг нь ерөнхийдөө харцсан болохоор шууд уул гэж төгслөө. Уул болно л тий. Тэгээ уул гэдэг номын талаар одоо судалгаа шинжилгээний баримттай ийм бүтээлийн тухай та бүхэнд бас үргэлжлүүлэн хүргэнэ. За өнөөдөр болвол одоо бид бүхний сэдв үргэлжилж байгаа нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн энэ сэдвийг та бүхэнд хүргэж байгаа. За өмнөх 7 хоногийн яг одоо 5 гаригийн дугаараар бид бүхэн Хар хорин хотын тухай эргэн санд дурсаж, за түүний баримт дурсгалуудын талаар өөрсдийн санал бодлоо хуваалцсан. Тийм ээ? Тэгэхээр Хар хорин хот маань одоо сая өчигдөрхөн Нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх Хар хорин хотыг барих гэж байгаа тухай мэдээллийг олон улсад зарлалчлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс. Энэ тал дээр та. Тэсэх мэдээж Монгол хүн болс төрснийх тэр зүйлээр бахарх нь гол нь тэгээ тэр ажил маань хурдан яваасаа тий. Хурдан яваасаа гэдэг нэг. Хурдан яваал хурдан дуусаасаа тэгэхгүй тэгэл 20-30 жилээр ер нь яг нэг ийм сайн жишг төгчүүд их сайн байгаа юм тий. Одоо жишээлбэл Хар хорин хотыг байгуулаад дараагийн хотоо байгуулъя гэдэг санал магадгүй гарч ирхийг үгүйсэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ төсөл маань яг би одоо сайн бас мэдэхгүй байна шүү. Хар хорин хотын энэ төсөл маань одоо хэдэн жилд яаж одоо шийдвэрлэгдэхээр ийм байд юм болоо. Ийм одоо нөхцөл байдалтай байд юм болоо юм байна. Миний харсан сонсноор бол 20 жилийн хугацаанд л барина гэж ярьдт юм лээ. Гэхдээ бид одоо ингээд энэ бол зөвхөн эхлэл сайхан тий. Тэгээ цаашдаа тэгээд энэ олон хотуудыг бариасаа бүх хотуудыг барина гэвэл Монголын санхүү хөрөхгүй. Тэгэхээр гол энэ түүхэн ач холбогдол хүйц нэг 20-30 хотыг л барьж чадал Монгол бас дэлхийд гайхагдал ирнэ гэж тий. Өмнөх дугаар дээр бас Хар хорин хотоос нэмэлтээр үлдээсэн хэсгүүд байж магадгүй. Одоо би зочинтой байсан учраас зочиндоо бол илүү бас анхаарал хандуулахыг бол эрхэм зорилгоо болгосон. За үзэг сонсогчдын төлөөлөл учраас тэр хүнээс бас түүхийн хувьд ямар зүйлийг нь одоо эртний хотуудаас их сонирхдаг юм бол гэдэг ч юм уу те. Энэ нь яагаад энэ их түүхэндээ тэр хүн ингэж ач холбогдол өгöd байна гэдэг энэ зүйлүүдийг
бас сонсогчд үзэгчдийн маань төлөөлөл учраас урьж оролцуулсан тийм ээ. Тэгэхээр өөрөө бол бас одоо үр хүүхдүүдтэй Монголынхаа үүх түүх соёлын талаар тодорхой мэдээллийг үлдээх гол зорилготой ийм бас сонсогч, ийм үзэгч байсан тийм ээ. Тэгээд бас хар өрөөний тухай өөрийнхөө бас бодож санаж байгаа энэ зүйлүүдэд бас тайлбарлан ингэж таниулсан байгаа. Тэгэхээр магадгүй үлдсэн зүйлүүд бас байж магадгүй гэж бас бодоод байна л да түүхэн дурсгалууд дээр. Тэгээ нэг цохос дурдаал. Тэгээ тий. Монгол Германы хамтарсан экспедиц 2014 оны малтлаа судалгаагаар нэгэн сүмийн суурин олсон. Тэр сүмийн сууринаас бол 13 дахь зууны үед их хаадын 18 хийсэн сүншгийг илрүүлэн олсон. Монголын эртний түүхийн судалгаа археологийн шинжилгээ ухаанд гарсан нэгэн шинэлт болсон байна. Сүмийн шүншигт тариа бодаа төрөл бүрийн жимс алтан утастай торгонд боодолтой 9 эрдэнэ. Үүнд Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ширхэг, мөнгөн зоос 3 ширхэг, сүр сууд оюун орсон бөгөөд эдгээрийг том вааран самд хийж амсрыг шавар тагаар таглаж тавьсан байсан. Алтан зоосны нэг нь Чингис хааны Самарканд хотноо хийлгсэн зоос, харин мөнгөн зооснууд нь Мөнх хааны үед хар хоронд бүтээлгсэн зооснууд байсан. 9 төрлийн материалаас бүрдсэн эд юмсан сурга, штэнэг амьлуулан тэтгэх нарийн нандин бэлэгдэлтэй бөгөөд Монгол Германы хамтран судалсан энэхүү байгууламж нь 13-аас 14 дэх зууны бурхны шашны сүм байсныг бүрэн тогтоож өгсөн. Хар урам хот бол хаашаашаа 4 км урт шавар хэрмээр хөрөрлөгдөж хэрмийн дөрвөн тал дөрвөн хаалга байсан бөгөөд зүүн хаалган дээр тариа бодаа, баруун хаалган дээр хонь яма, өмнөд хаалган дээр үхэр болон үхэр тэрэг, хойд хаалганы ойролцоо унлагын морин тэрэг зэргийг худалдаалтай байсан тухай түүхийн сурвалж тэмдэглүүлдсэн байна. Энэ том дөрвөн хэрмний өнцөгт хамгаалагч бурхан болох дөрвөн яст мэлхий байсан бөгөөд тэдгээр мэлхийн дээр эзэнт гүрний туугийг мандуулдаг байсан тухайч тэмдэглэл болцсон. Монголын их хаад аливаа шашныг ялгуурлан үздэггүй байсан учраас хар урам хотод Будда, Христос, Исламын шашны 12 сүм дугуйн хурал хурам өргөл үйлддэг байсан. Мөн хотод өгөөдөө хаан суурийг нь тавьж Мөнх хааны үед дуусгаж байсан 5 давхар өндөр суур байснаас гадна 2 том хороол байсан гэдэг энэ өмнөх дугаард яригдсан байна тийм. Тэгэхээр л энэ хар хурам бол одоо үнэхээр одоо гайхалтай. Тэгж Монгол улсын ерөнхийлөгчөнд ач холбогдол өгөөд барилж байгаа нь сайхан тийм. Гэхдээ ганц хар хурамаараа одоо хязгаарлагдахгүйгээр л одоо энэ эртний энэ гайхалтай одоо хөнөөгөө үед холбогдох. За одоо өнөөдрийн ярих хот бол одоо ч Аавраг болон Гуадов гэдэг. Аавраг гэж манайхан нэрлээ. Тийм, тус дээр бол тусдаа одоо эхлээд бол Гуадов гэдэг дурсгалт газрыг яриа л да. За. Энэ хот бол 2013-аас 16 оны хооронд Монгол Солонгосын хамтарсан Монсол төслийн баг археологийн болон геофизикийн судалгаа хийж анх хэрэм хэмээн таамаглаж ирсэн. Дөрвөлжин хэлбэрийн хүрээнд хэрэм бас 4 талдаа 2 давхар сүрлэг өндөр ваарн дээвэртэй хаалгатай зэрэгцээ олон баганд бүхий ваарн дээвэрт сарвчид хашаа болохыг тодруулсан байна. Энэ газар бол Төв аймгийн Баян Жаргалан сумын нутагт орших Хүнүүгүй хотын үлдэгдэл. Аа энэ ч холгүй юм шүү Тий. дээ. Дурсгал байх газар нь Хэрлэн голын баруун эрэг дагуух нам дор тэгш дэвсэг бөгөөд энэ хэсэгт гол салаж урсах туул голын салааны дунд газар нутгийн иргэд цагаан арал хэмээн нэрлэгддэг. Цагаан арал. Тий. Түүнээс гадна уг дурсгалыг нутгийнхан Чингис хааны отхон охины орд хэмээн домогддог баг. Анх 1920-од онд судар бичгийн хүрээлэнгийн дарга асан оод жамын бөөгийн дуудлагт газар хуа добун хэмээх газрын тухай сураг гаргаж хайсаар энэ газрыг олж илрүүлсэн баг. Харин 1952 онд хэ перлэ судалгаа хийж дурсгалын дэвсгэр зургийг үлдэн сорилын малтлаг хийж Хүнүүгүй холбогдохыг тогтоосон. Тэрээр уг дурсгалыг малтан судалсан дараа Хүнүүгийн тахлага мөргөлийн холбогдлолтой дурсгал хэмээн таамагласан баг. Мөн судалгааны явцад хашааны төв хэсэгт нэгэн том барилга түүний зүүн хажуу туслах барилгатай хашааны гаданч талд хэдэн барилга байгаа бас илрүүлсэн бөгөөд хашааны зүүн өмнөд болонд хүний гараар бүтээсэн цөөрөн байсныг тогтоосон. Улмаар уг дурсгалыг тахлага мөргөлийн газар бас Хүнүүгүй язгууртны зуны орд хэмээн дүнсэн байна. Одоо Перлегой гэл одоо шинжлэх ухааны одоо ялангуяа түүх дурсгалын зүйл дээр нэлээх
тохиолдож яригддаг юм хүн тий. Тэгээ ер нь таамаглаж гин гэдэг чинь яаж ийн гэсэн үг. Цаашаа одоо судлагдах боломжтой гэдгийг бол нээж гин гэсэн үг тийм ээ. Дараа нь бол нотлогдох одоо боломжтой юм гэдгийг тэр хүн нээсэн биш үү тийм ээ. Перлего бол одоо Перлего бол маш олон зүйлийг нээж илэрсэн шүү дээ. Авраг хотыг илрүүлсэн. Бас энэ Сонгойрхан дүү. Одоо манайх чинь Улаанбаатар чинь 4 уулын дунд байгаа шүү дээ. За яг үнэ. Баруун талд байх энэ Сонгойрхан гэдэг уул маань бас Чингис хаантай холбогдож Жамохыг нөхчөөсөн газар байна. Сонгын хайрхан гэдэг уул уу? Тий. Одоо тэр бол одоо уул гэдэг номон дээр бол илүү дэлгэрэнгүй танилцуулна гэж. За тийм учраас би зарим нэг зүйлийг бол тодорхой хэмжээнд заримыг нь архивдуулсан. Нээлттэй үлдээж яа. Яг дараа яригдах учраас дараагийн номуудад нь тэр бүгд гарна. Одоо ч Улаанбаатар хотод бол маш олон хүнээгүй хэрэгсүүрүүд болцсон. Улаанбаатар хотын газар нутаг шүү тий. Тэгэхээр одоо энэ хэрэгсүүрүүд одоо ямар их олдрууд олдож байгаа. Бүр дэлхийд гайхагдсан олдрууд манай Улаанбаатар хотоос Тэрц маань Зүнслаа, Баруунслаа, Налаах гэдэг энэ газруудад бол аюух олдож байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын урд урсахын туул голын айс хав дээр хүнүүчүүд энэ нутаглаа амьдардаг байсан тогтоогдсон байна. Богдуулд ч гэсэн хүнүүгүй толбогддог маш их олон хэрэгсүүрүүд байгаа. Тэр нь бол яг одоо дараагийн нөхцөл илүү дэлгэрэнгүй очиж байгаа. Тэгэхээр одоо энэ өнөөдрийн ярьсан Гуадо гэдэг хот нь бол одоо хүнэггүй хоттой холбогдож байгаа. Энэ зуны өргөө тусгалын хувьд одоо жишээлбэл Германы эрдэмтэд орж ирэл судалгаа хийждэг, Оросын эрдэмтэд орж ирэл багийн судалгаа хийдэг байгаа шүү дээ, тий. За Солонгосын эрдэмтэд ямар баг орж ирсэн гэнэ? Энд дэр чинь соло юу гэж байна? Тэгээ Монсол гэдэг төслийн баг. Төслийн. Зүгээр одоо Солонгос эрдэмтэд орж ирэл судлахаар түүхийн талаас ингээд судлахаар одоо жишээлбэл өмнөх судалгааны багуудаас гэдэг ч юм уу өөрөмөц онцлог ялгаатай тал нь юу гэдэг юм? Ер нь Солонгос чинь монголчуудтай айгүйх түүхээр холбогддог ард. Солонгосууд дээхэн үед одоо тэр эцдэр үед монголчуудад албан татвар их өгдөг байсан. Тэгээд далаагаар бид нар Солонгосыг түшиглөө Япон руу дайрчсан. Түшээц газар болгож. Тэгэхээр байлдааны түшээц газар байсан учраас одоо далаад гарцсан Солонгосоос учраас Солонгосууд монголчуудад асар их харилцаа холбоотой байсан. Тэр ч утгаараа Солонгосын үндэсний хувцсыг Монгол хатан одоо зохиосон шүү дээ. Монгол дээлнээс санаа авч. Одоо эдгээр бол яг одоо дараагийн зүйлээр илүү дэлгэрүүлж тодорхой яригддаг тийм ээ. За дараагийн одоо хот бол одоо Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутагт Аршаан дэрсний ухаа гэж нэрэгдэх толгойн дунд аврагын балгас юм эртний нэгэн хотын тойр баг. Авраг гэж нэрлэж байна тий. 1950-ад онд нэрт эрдэмтэн Хэ Перле угт тойрог Чингис хааны орд авраг орд хэмээн тогтоож 1961-аас 76 онд хэд удаа судалгаа хийсэн байна. Хожим 1992 онд Монгол Японы хамтарсан 3 гол төслийн хүрээнд дэвсгэр зургийг нь үлдэн нэлээд хэдэн зэгт геофизикийн судалгаа явуулсан байна. Улмаар 2001 оноос Монгол Японы хамтарсан шинэ зүүн төслийн хээрийн шинжилгээний анги наривчсан малтлагыг байгалийн шинжилгээ ухааны олон талын судалгаатай хослолон гүйцэтгэж энэ хот нь орд өргөө газар тариалан төмрийн дархны агуулах болон босож жижиг үйлдвэрлэлийн газартайс тогтоосон байна. Өөрөөр хэлбэл энэ тойрыг 12-аас 14-р зууны толбогдох Чингис хааны их орд Монголын эзэнт гүрний их үе улс төрийн эдийн засгийн төв хожим онгон шүтээний хамгийн хүндтэй газар байсныг бол тогтоосон байна. Түүхэн сурж баримтчгээс харуул Чингис хаан улирлын шинжтэй 4 орттой байсан. За. Ордууд нь их үедээ цаг улирлын байдал малын бэлчээр даган нүүдэлж байсан бөгөөд сүүлдээ оршин суух хот хөрөө болоо өргөцсөн гэж судлаачд ütсэн байна. Эдгээр ордоос авраг орд нь тухайн үед хамгийн хүндтэй гол орд байсан бөгөөд хэрлэнгийн хөдөө алд байлаж өвөл хэргийг бүрт хатан эрхлэн явуулдаг байсан хэмээн түүхчд үздэг. Сонирхуулахад авраг гэдэг үг нь хуучирсан учир Монголын ярианы хэлэнд агуу их гэсэн утгатайч авраг гэдэг үг болж хувирсан. Авраг гэдэг үгийн үндэс нь бол агуур, уурхай, агуулга гэдэг үгстэй нэг гаралтай. Тэгэхээр авраг гэдэг үг нь бол одоо угтай аливаа ямиг агуулах амбар эсклат гэдэг үгтэй адилтгаж хэрэглэнэ гэж эрдэмтэд бол үздсэн байна. За 13 дугаар зууны үед хааны ордон дэргэд аливаа хүнс тижэл эд бараг агуулах байр байсан учраас хааны орд төв газар авраг гэж нэрлсэн байх магадaltaй гэж Дамдын сүрэнгүй тэмдэглүүлдсэн байна. Дамдын сүр.
За одоо жишээр Авраг хотын энэ түүхээс те одоо энэ юунаас бол асар их тийм түүхийн хувьд бол маш их ач холбогдолтой юм зүйл гарч ирсэн нь бол одоо энэ дээрс бол ингээд нотлогдоо тодорхойлж байна тийм ээ. Ер нь одоо та бүхэн дөнгөж эхлэхдээ л ярьжсэн хотуудаа болдог бол тий маш богино хугацаанд бариад тэгэл нэг 10-аас нэг цаатлын хугацааг л 15 жилийн дотор бид хотуудаа босгоод одоо гадаадын жуучтайг оруулж эдийн засаг илүү хүчрхэг болмоор. Тэгэхгүй болохоор одоо бид нар ч одоо ингээл өчнөн жилэл яриалаадаг тэгээд үр дүнгаа. За тэр бол одоо яалтчих одоо. Тэгээ би энэ 102 3 жилийн өмнө бид нэг докторингийнхантай тэр Авраг хотыг үзчихсэн. Явж. Одоо тэр яг Авраг хотын яг зүүн талд ертөнцийн зүгээр зүүн талд нь бол аршаа мэддэг. За яг тэр кока коротныг л бид нар ярьдаг штэ. За тий яг тийм аршаа мэддэг. Их гоё. Тэгтээ гэмэн шумал ихтэй. Дааш тэгээ тэнд очиход үзэх юм байхгүй. За зөвхөн одоо юу гарах юм биш тий. Чулуун нэг өгшө хосгочихсон. Тэгээ тэн дээр яг нөгөө фирлэгийн тий энэ хотыг одоо анхны жил рүү сөхөн гэдэг. Тэгээд тэр хаахад талд нэг жижигхэн нэг мүзий үйдэг. Тэрнээс өөр бусдаар л одоо тэгээд үзэж харах юм бол байх. Уулын тэнд сайхан засмал зам тавиад яг тэр авраг тоснаас урагш байдаг. Энэ тухай би бас сонсч ирсэн юм биш тий. Одоо ингэ бодсон чинь манай ажлын одоо манай найруулагч Илбэг заяа бас сайхан тэрийг зориод тэг яваад ирсэн. Тэгээ надад сая ярьж ирсэн байхгүй юу? Аршааныг авчирж ууж болд нь шүү дээ. Тэр чинь тэгээд тийм өстой кока крутная гэдэг шиг тийм юута одоо газтай маяграх уу? Тийм аршаан гард юм уу тий? Яг саунд хийгээл буцаа тавьчихаар өнгө нь өршлөгдөж. Харин тэгж яриад би тэгээд за арай одоо судлаа илүүтэй ухаан бодвол тэгэл үжс. Тэгээ бас тийм сонин эрдэстэй эрчимлэг газар байх нь тий. Ер нь одоо тийм аршаанууд олон шүү дээ манад. За байгаа тий. Олон байгаа. Одоо чинь миний мэдхийн л 7 8 газар шүү дээ. За. Одоо миний мэдхийн шүү. Тэрнээс мэдэхгүй одоо зөндөө л газар. Зөндөө олон газрууд байгаа. Тэгэхээр Монгол орны одоо тэр аршаан нь жишээлбэл хүний бид амар одоо аминдин болж эрдэс болж тэгээ олон хүний өвчин зовлон илааршуулсан ийм тохиолдлууд бол бас их байдаг шүү дээ. Тий, их байгаа. Тэгээ тэр аршаан ч их хүний амьдралын түүхэнд тий. Тэгэхээр бид бол одоо ийм сайхан их оронд амьдарч байна. Тэр зүйлээ бид одоо сурчлахгүй бол ингээл балартаад байгаа тий. Тэгэл бид нар ч одоо Оросоос кока-коротны оруулж яриад ирлээд шүү дээ. Тэгээ одоо болдгсон бол бараг тэрийг тэр тэгэн гутаа юу янгууд саунд хийн гут өнгө нь өөрчлөгчтэй. Ямар өнгөтэй болчих вэ? Тийм одоо бүдэг одоо тийм нэг булангартай юм шиг болчих уу? Булангартай юм шиг одоо юу ч хийж тайлбарлаа юм даа. Ер нь өнгө нь өөрчлөлтдөг. Тунгалаг байгаа штэ. За эхлээд бол одоо зөвхөн яг усны өнгө шиг л байна шүү дээ. Тэгэл нэг саунд тэгэл ангуутал өнгө нь өөрчлөгдөж. За. Бас тэгээд тээвэрлээд аваад явахаар амт өнгө нь өөрчлөгдөв. Байт юм лээ. За бас их сонин тийм зүйл байт юм. Одоо тэн дээр жишээлбэл яг түүх саядлах дурсгалынхын хувьд одоо нэг тодорхой хэмжээний юм босгох юм бол хүмүүс бас л их сонирхан да. Тийм шүү дээ. Ингээд жишээлбэл тал газар байгаа шүү дээ. За тий. Их тал. Одоо аргагүй л тэр нэг их эзэн туусаад тэр тал газар л их олон морд одоо тий. Энэ хараа бэлчээх газар л да. Их тийм өргөн удам цэлгэр тал байна. Тий, юу л бол юу орчхоор. Тэгэхээр тэр ер нь энэ эрдэмтдээ хэлээд байгаа тэр агуулах байсан байж магадгүй гэдэг нь бол ер нь үнэн баха. Тэгэхээр л Монголын түүх бол гайхалтай. Тэгэл тэндээс тэгэл хойш баруун тишээгээ тэгэл хар хороор нүүсэн байна. Тэр гайхалтай тий. Тэр их хол газар. Одоо бид нар ч нэг машинтай явхад ядраад очиж байгаа шүү. Тэгт ч одоо тэр үед хүр тэрэг морь тэргээр ингээл хөллөөл хэдэн 100 км газар ингээл явсан. Тийм байна. Тэр үнэхээр нөгөө газар нутгаа за одоо залах уу гэдэг шиг нөгөө нэг ийм нөхцөл байдалд бол тэгж хол явахыг бол хүсэхгүй шүү дээ. Ойрхон ойрхон залгуулаад арчин үст. Тэгтэл одоо энэ дээр бол ийм том ач холбогдол өгч газар нутгаа одоо тэлэх газар нутгатаа нөгөө нэг эзэн суух гэдэг.
энэ бодлого бол одоо эртнээс нааш одоо энэ түүх турсгалын одоо энэ хотуудын ингээ локейшнуудыг аваад утсан ч гэсэн энэ нь бол илүү харагдчих жишээ нэ тийм ээ. Ийм зүйлүүд анзаарэгддэг. Энэ авраг орд бол Монголын нууц төвчөнд авраг ордын тухай баггүй дурддагддаг. Сонирхолтой нь их авраг орд ба Монголын нууц төвчөө ихэд найдагсантай холбоотой. Нууц төвчөөний эцсийн 282 дахь зүйлд уг зохиолыг Хидийд хаан бичсэн тухай тодорхой мэдээ байдаг те. Бид нар мэднэ. Их хуралдай хурж хулган жил, хулган сард хэрлэнгийн хөдөө арлын 7 болдог шилгэнцэг хоёрын завсар орц бууж бүхий бичиж дуусгаваа гэж өгүүлсэн баг. Энд дурдсан хулган жил бол 1240 мөн болохыг эрдэмтэд нэгэнт олдогтоос. Ийхүү хэрлэнгийн хөдөө аралд аврагын ойролцоо бичиж дуусгасан гэж эрдэмтэд бол нотолсон байна. Монголын нууц төвчөг тийм ээ. Тий, одоо дууссан. Эцэст нь Чингисийн авраг орд болон хэрлэнгийн хөдөө аралд Монголын хаан ширээндээ заларч игнэгт төрийн орчил их хуралдаа чуулж дэлхийн эзэнт гүрний бичээс Монголын нууц төвчөө бүтээгдэж хаадын хонгон шүтээний төв оршин байсан тухай гайхамшигт түүх алтан судар бичигдээ үлдсэн өнөө цаг үед бидэрт бол ирсэн баг. Мөнхөд дурсагдсан нэр нь түүх учиртай өндөр дээдөө дээдсийн ариун дагшин их хот. Тавраг хот. Аргагүй их түүхийн гэрч болж байгаа юм л да. Тэглэг байх уу. Зэнтэйгээ холбогдоод явчихж байна гэдэг чинь. Дээрээс нь би сая нэг ийм зүйлийг бас бодчихлээ. Би одоо ийм нэвтрүүлэг хийж бас нэг талдаа ичмэр чим шиг юм боллоо л доо. Нэгдэлчин монголчуудын эртний хотууд гэдэг. Бид нар тэгтээ утахгүй одоо жишээлбэл сүм хийдтэй холбоотой зарим мэдээллүүдийг бас хүргэх байх тийм ээ. Одоо жишээлбэл түүх турсгалын зүйлүүд дээр нь орж явж байгаад. Тий. Энэ бас соёлын нэг өв учраас бас орох бас. Сая бид нар ингэсэн. Нөгөө НТV телевизээ уран бүтээлчдийг үндэсний телевизээс 56 жилийн хойно болж байгаа юм байна л да үндэсний телевиз байгуулагдаад тэгээд нөгөө хүмүүсийг өрөхгүй юу. За одоо танаа телевизээс тэгээд 25 дугаар телевизээс, UBS телевизээс, Eagle телевизээс гээд тэгээ ингээ очисон чинь үгүй аль телевиз нь үлээ ингэж асуудیں۔ За одоо нөгөө Эрдэнэзүү хийдийн одоо нэрний учрыг тайлбарлаа гэдэг. Байхгүй. Би ч одоо бүр тэндээсээ санаа зовоо одоо хүртэл шокноос гарахгүй яваад байгаа байхгүй. Ер нь уншаад орчихгүй яаваа гэд бас бодоод байгаа байхгүй. Одоо бид нар нөгөө нэг эртний хотууд гэ та ярьж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр яг л ийм зүйлийг л одоо ярих хэрэгтэй юм билээ. Тэн дээр хариултан дээр нь тэрэн чинь нөгөө нэг нэрнийх нь учрыг энэ ч мэддэггүй. Ямар учиртайг энэ ч мэддэггүй. Тэгээ харин нөгөө олуула баг болж орж байгаа учраас яг уу манай багийнхан дотор бас энэ нэрний утга учир гэдэг ч юм уу түүх гарвлын тухай бас юмуд яригдсан. Тэгээ би одоо гэдэг энийгээ бас мэддэггүй юм биш гэдэг тийм амар тийм одоо өөрийгөө голох ч юм уу тийм их сонин мэдрэмж надад төрсөн. Тэгээ энэ дээр бас энэ нэвтрүүлэг ашиглаа гэлчих. Би одоо ингээ эртний хотууд гэж ярьж байна. Яагаад тэр Эрдэнэзүү хийдийхээ тухай тодорхой юм хэлчих чадахгүй байгаа юм болоо гэх. Тэгээ үндэ одоо нөгөө уншаагүй гэдэг ч юм уу. Үнэхээр барин 50 мэдлэгийг бол одоо телевиз эфирээр шууд хэлэхэд бол бас их хэцүү байд юм байна л д. Тэгвэл одоо хоёлаа тэгвэл аврагтай яриад тий дуусгацсан ч одоо тэгвэл Эрдэнэзүү хийдийн тухай яриа. Тэгэхээр бид нар мэддэггүй юм байна. Ер нь яг гоо Эрдэнэзүү хийдэг бол ерөнхийд нь мэднэ л гэж бодоод ирсэн чинь энэ чи түүхийнхээ ач холбогдлын хувьд ч тэр түүх дурсгалынхаа хувьд ч тэр тэгээд одоо үнэн зөв одоо мэрэгэн хариултыг нь хэлэн гутал бас тодорхой хэмжээнд бодчихсон болоо л да. За тэгвэл Эрдэнэзүү хэд багш баярлалаа. Хар хормог хотыг 1220 онд Чингис хаан үндэслэсэн. За Монголын хааны үед барьж дуусгасан. За тэнд хот суурь анх байгуулагдсан 8 дугаар зууны уйгур улсын үетэй холбогдож байгаа. За 8 дугаар зуунд Чингис хааны үед хар хором нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байсан. 1232 онд хар хормын гол хэрмийг байгуулж 1235 онд хаант төрийн сүр хүч хөгжил цэцгэлтийн илэрхийлэл болгон Төмөн амгаланд ордыг байгуулснаар хар хором хот нь улам өнгөж ахвайтай болсон. За түүний өмнөх нь Өгөөдэй хаан Орос улсны 7 дугаар он хөхөгчөн хонин жил 1235 оны хавар хар хором хотыг зогслон байгуулж Төмөн амгаланд ордыг барьж 8 дугаар оны 1236 он улаан бичин жилийн цагаан сард
олон ван ойд зоог базан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их хором найр ёслол үлдсэн баг. Ийхүү өгөөдийнхэн хар хормыг бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхөц хот болсон. Хар хором хотыг байгуулахад монголчуудын зэрэгцээ Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балав, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажилласан. Яан улсын сударт бичснээр 1500 албан хүн хар хормыг байгуулахад идэвхтэй ажилласан байна. Ер нь хот байгуулалтанд харь орны гар урчуудыг ашиглах явдал нь хүний үеэс л улбат. Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэл термин дөрвөн талдаа тус бүр нэг асар хаалгатай байна. Байсан ба Марко Пологийн мэдээгээр бол эргэн тойрныг урт 3 бэр гэдэг нь одоо 4.9 км хэмжээтэй байна. Археологийн шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хан 1500 м, урд талын хан нарийн тодорхой бос. Харин зүүн талын хан нь 1200, хойд хаалга нь 1100 м урт болохыг тогтоосон. 1985 он Шанхай хотод хэвлэгдсэн хятадын нэвтрхий тойлд бичиг Юан гүрний түүх зохиолд хар хором нь 4 ли зүүнээс баруун тийш барагцаалбал 2 ли хэмжээтэй гэж. Одоо 1 ли нь болоо 576 м гэж. Хятадын баруун урд хэсэгт гадуураа дөрвөн талтай асар хаалгатай Батбэх хэрэм дотор тал төмөн хотын баруун талд төмөн амгалан алт эрдэнэс шүр сувдар чимгсэн хааны төр их ордон сүндэрлэж байсан. Тэгээд хар хором хот нотлоо зөр ногоон зүйлэг цэцэг навч хаалгалсан хар хором хотын хэрэм хойноос урагш баруун зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огцлолцож хотыг дөрвөн тойрогт хуваагддаг байна. Үүнд нэгдүгээр тойрогт нь газар бүрээс ирсэн мусульман худалдаачид тэдний зах зээл голдоо. Хоёрдугаар тойрог хятадын худалдаачид гар орчуудын зах зээл голдоо. Гуравдугаар тойрогт эзэн хааны хатан хөвгүүдийн орд харш болон Чингисийн алтан уургийн ноёд дээдс их жанжтын байр орд өргөө байсан. Дөрөвдүгээр тойрогт нь болохоор Будда, Христос, Исламын шашны сүм хийд дипломат илч төлөөлөгчдийн буудал мөргөлийн газар буюу хот байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалттай том хот байсан байна. Олон тооны уран дарахчдыг авчиж ажиллуулснаас үзвэл Монгол хаад хар хоромоо хөл хөдөлгөөн ихтэй хөгжил сайтай томоохон хот болохыг нэлээд хичээж ажиллаж ирсэн ба тухайн цаг үед тухайн үеийн шилдэг уран барилгачдын бүтээсэн нэгэн томоохон гой хийцээр олон түмэн ашигласан байсан мөнгөн мод. Бид энэ дээр дурсан те. Тэгсэн яг мөнгөн модны тухай. Тэгээ Францын нийслэл Парис хотны алдарт уран дархан Вильхельм Пүшэд хааны сангаас санхүүжлээ 50 туслах дархан өгч бүтээлгсэн байна. Тий. Тэгээ 1254 онд дуусгаад уран барилгын хосхүү бүтээл Түмэн амгалан тэмээх их ордны дотор талд хааны сентим талбайд байлуулсан байна. Бид тэр нэг өмнөх дугаар ярьж байгаа тийм. Тэгсэн. Ер нь Эрдэнэ 100 хийдэг гэхийн нэрний учир гэдгэл асуулт орж ирсэн л дээ. Тэгээд та нартай юу гэж харсан Эрдэнэ 100 тийм? Гэхдээ одоо тэгээд яг нөгөө таймт шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлээ мэдэхгүй байсан учраас ер нь их тайр өссөн. Одоо Эрдэнэ 100 гэдэг нь санаанууд дэвшүүлсэн л дээ. Одоо нэг эрдэмтэн шиг нээлт хийх гэж байгаа юм шиг. Тэгээд тэр маань яг онцгой хариулт бас байж чадаагүй Эрдэнэ 100 хийдийн. Тэгээ үндсэндээ нэг асуултыг нэг 60% тэ гэж үзлээ гэж. Тэгээд тэр бидний асуулт хариулт бол үндсэндээ нэг үндсэн бооцоо шагнал авч чадхаа болж эхэлж байгаа байхгүй. Тэр яг нэг дөрвөн бэрхийн шагнал өгд юм хэлээ л дээ. Тэгээ би бол надад бол уншаад харчихаар тийм боломж хугацаанууд бол байж л байсан. Их өөрөөсөө их бас иччихлээ. Тэгээ хүмүүс бол яг өнөөдөр байгаа юм чин өнөөдөр би мэддэм чин гэж боддог хэрнээ яг ийм чухал үдэр юм асуулт гараад ирсэн чинь одоо унжих жишээний тийм ийм л одоо нэг зүйл болсон. Тэгээд би бас нэвтрүүлгийнхаа үеэр радио сонсогч болон телевизийн үзэгчтэй бас энэ түүх туршлагуудынхаа ялангуяа одоо энэ соёлын бит туршлагуудынхаа талаар он сар цаг хугацаа тэгээ бэлэгдэл агуулга ялангуяа тэр одоо нэг нэршил интриг нь бол илүү их одоо сайн бас харж байгаасаа гэж бас ховдоо бол нөгөө таны мэдхүйн цэнгээд нэвтрүүлэгт ороод хариулж чадаагүйгийнхаа хувьд жоох одоо дэж бодож үлдсэн л дээ. Одоо нэрний хол тухайд бол одоо энэ мөгөөд Түмэн амгалант ордыг барьсны дараахан
ард хорш буюу 1230-аас 36 онд суурийг нь 50 онд дуусгасан гэж ярьсан тий. Тэгээд 1346 онд Тогоон Төмөр хааны зарилгаар Юан улсыг мандуулах хасар буюу цогтх сүмийн гэр гэж хайрлагдсан бурхан шашны аврах том сүмийн үлдэгдэл бол. Бас одоо тэн дээр ч л одоо 900 хэд. Одоо тойр одоо тэн дээр байгаад байгаа. Тий. Тэгэхээр одоо энэ бол одоо цогтх сүмийн гэр гэж л одоо яригдчих юм да. Энэхүү цогтх сүмийн гэр хэмээх хасар том сүм суургыг Юан улсын судар болоо 1346 оны хар хорон бичээс хотын хамгийн анхны барилга байгууламжийн нэг хэмээн гэж тэмдэглэсэн байна. Яг одоо сүүлд яг одоо Эрдэнэ зүйд байгуулагдсан байна. Байгуулагдсан байна. Тэгээд энэ сүмийг 1311 болон 1346 онод сэргээн засварсан бөгөөд энэ тухай мэдээг 1346 оны хөшөөний бичээст мөн тэмдэглэсэн байна. 1311 онд Буянт хаан хар хором дах сүм эвдэрч гимцнийг сонсоод буддын шашин хариуцсан хилцээний түшмэл чог сүмд хариуцлага шаардлагатай хөргийг өгч засвар байжээ. Дараа нь Тогоон Төмөр 1333-аас 1368 онд хааны үед сэргээн засварлалт хийж 4 жил үргэлжилсэн сэргээн засварлалт. Тэгээ 1346 оны сүүлээр тус сүмийг зарилгаар байгуулсан Юан улсын Мандал Бадарлын хасар буюу цогтх сүмийн гэр хэмээн нэр хайрласан байна. Түүх нь болоод тийм л. За түүхийн хувьд ийм учиртай байх нэ. За над чиг одоо мдээгүй за яг тулсан үед одоо сандарч одоо хариулж чадахгүй байсан хүмүүс бас одоо энэ талаар бас сайн сонсоогүй байсан сонсогчд маань ч хүртэл одоо баримттай таймтай мэдээлэлтэй тэгээд нэг сая тавтар перлэ гэж ярьсан тий. Перлэг бол одоо бас нэг хотын тойрог бас илрүүлсэн. За Цантын эртний хотын тойр гэж. За энэ болохоор одоо Монголын үеийн археологийн дурсгал хар хул хааны балгас Цантын эртний хотын тойр гэж. Энийг бол илэрсэн баг. Тархуу аймгийн Орхон сумын нутагт сумын төвөөс урагш 2-3 км зайтай Орхон голын зүүн бед эртний нэгэн хотын тойр оршдог. Тухайн газрынхаа нэрээр Цантын тойр гэдэг. Хотын тойроос үзвэл хот нь гадуураа гонцгой дөрвөлжийн хэлбэрийн шорон хэрэмт. Түүнийг тариад усан татаа шуудуутай байсан мэт. Дэр сургамал дээр далдаж угсан тул хэрмийн хэлбэр хэмжээг бүрэн тодорхойлох боломжгүй байна. Одоогийн нөхцөл. Хэрмэн зүүн болон өмнө талдаа тодорхой сайн мэдэгдэх, хагаад баруун талын өмнөд хэсэг гайгүй мэдэгдэх боловч хойшлоо тутамд бүдгэрсээр газарт уусч. Хэрмийн дотор өмнөд хэсэгт нь засмал чулуу шигтгэн хийсэн хоёр дүүрэг чулуун хүрээ байгаа нь нийт сонирхолтой. Энэ хоёрын нэг нь огт хөндөгдөөгүй анхны байрлалаараа байх ба 13 шиг засмал хойволтой чулууг хооронд нь залхан дугууруулж хөрөө үүсгэсэн бөгөөд өмнө талдаа үүд мэт сэтэрхийтэй чулуу төвсрийн урт нь 10-аас 165 см, өргөн өндөр нь 50-аас 60 см голоор өргөн хойл гарсан зассан. Хоёр дахь чулуу хүрээг төрөх байдлыг нь алдагдуулан газаас хохолж хайсан байх ба энд 12 шиг чулуу байна. Энэ чулууг сумын төвд орон нутагт судлах кабинетд байгуулахаар авчсан гэх болооч одоо нь хаа байгаа нь тодорхойгүй. Яг ийм хэлбэртэй чулуун хүрний зургийг өөр Монголын эрдэмтэн сайшаал Чингис хаан Довчоо хэмээх номдоо нийтэлж Монгол тариачдын хэвлэж байсан онгоцсон терм хэмээн тодорхойлсноос үзэхэд ийм зүйл ямарч атгуу эртний монголчуудын идэвхтэй дурсгал зүйлсийн дотор таалддаг, ихээр таалддаг нь одоо нийт археологч Перлэг бол энэ хотын талаар дуртахтаа бол өгсөн баг. Гуйлан улсын хүн мод эндэж цаас хийж байсан хэмээн нутгийн хүмүүс ам дамжуулан ярьсаар ирснийг тэмдэглэн бичсэн баг. Энэхүү амган домгийн түүхэн бодит үнэтэй харьцуулахад үзвэс эртний гуйлан улс буюу Солонгос нь дэмжиж гуйлан улстай Солонгос холбогдож байгаа. Яг үнэ. Цаас болон хэвлэлийн үйлдвэрийн талаар нэн эртнээс уралж уламжтай дэлхийд анх түрэн хэвлэлийн төмөр барыг зохион бүтээсэн орн гэгддэг. Дэлхийд анхны төмөрлөг барыг зохион бүтээсэн хэмээн алдарсан Германы Гутенбергээс даруй 100 гаруй жилийн өмнө Солонгос төмөр бар бүтээж түүнийг хийхэд Монгол суралж язгууртан Б бухаа хөрөнгө мөнгөөр ивент итгэж хамтран бүтээлсэн тухай түүхтэй. Тэгэхээр энэ юугээр илэрхийлээд байна гэхээр энэ цаас хэвлэгч нь Монголтой л тий Монголд анх хэвл хийсэн юм шүү. Энээсээ л боломжлоо Солонгост очсон юм шүү л гэдэг л. Ийм түүхийн бас тийм цантын хотын тойр бол одоо энийг бол Перлэг бол одоо санал дэвшүүлсэн биз дээ тий. Одоо энэ хот нь бол одоо нийтийн тооллын 12-аас 15 дахь зууны үед бол холбогдож байгаа. Тэгэхээр одоо дэлхийн анхны төмөрлөг барыг зохион бүтээсэн хэмээн алдарсан Германы
Гутенбергээс даруй 100 жилийн өмнө хин ч үсчээд байгаа шүү дээ. Тий, Гуйлан улсын баримт олдох гэдэг шүү дээ. Одоо Гуйлан улсын баримт ч одоо Монголд байгаа. Тэгэхээр энэ бол одоо тэгээд бас түүхийнхаа хувьд ингээл бүтгэрэл ирсэн байна. За гэх мэтэр одоо нэг ийм нэг дураараач юм шиг ийм нэг аягүй том шийдвэр байд юм аа. Ялангуяа одоо энэ нэг сум умын музей байгуулах гэж байна гэдэг. Одоо ямар ч дархан эрэхтэй, ямар ч одоо дайчин ийм хүмүүс байдгийг мэдэхгүй. Тэр одоо түүхийн дурсгалыг нөгөө байсан газраас нь хөдөлгөөд нэг газар аваач шүү дээ. Эсвэл түүхийн одоо тэр дурсгалын юмыг одоо сая бол тэндээс олцсон ганц баримтыг аваачаад нэг музейн сан хөмрөгт аваач ашиглана гэдээ байхгүй болгоцсон байх жишээ нь тий. Тэгээ эргээ олддгоо. Яг хаана яасан мэдэхгүй. Ингээд одоо цаг хугацааны үед яг судлагдхуунууд хувьд одоо энэ хэрвээ байсан бол зарим нэг зүйлүүд их тодорхой болох нь шүү дээ. Тэ? Тэгэхээр ийм түүхийн юмнуудтайгаа манайхан бас оролдохдоо жоохон болгоомжтой. Ялангуяа одоо юу гэсэн. Миний л хамгийн сайн мэдхээр манайх бас нэг сумдаа нэг музей байгуулах тэр ч одоо хэдэн онд хэрэгжсэн одоо төсөл юм. Тэгээд тэрийг байгуулах чинь гээд нэг буган чулуу хөшөөсөн. Тэр одоо манайх чинь тэр чинь Нервны үеийн дурсгалууд болон за бусад үеийн дурсгалууд манай нутгаас их олдно л доо. Тэгсэн чинь тэр буган чулуун хөшөөг машин каранаар очиж өргүүлээд аваад ирээд тэр захиргааны хажууд тавьчихсан байдаг. Тэгээ одоо эн чинь түүхийн одоо судлагдхууны хувьд тэр чинь мэдхгүй одоо нийт он цагийн үед бол их зөрүүт юм болчихж байгаа байхгүй. Дээрээс нөгөө буган чулуун хөшөөгч авчирээд доор нь цементлээд цементээ суур хийгээд за ингээ бүр орчин үеийн дурсгал болцсон. Одоо тэрийг манай сумын тухайд засгийн эрх мэдэл үрж ирсэн засаг даргын он тооллоос эхэлж одоо тоолж тэгээд шин цагийн түүхэн дурсгал боллоо гэх юм аашин. Тэгэхээр мэдхгүй одоо нэг ийм одоо түүхийнхаа хувьд жоохон хайнга бас жоохон гинэн ханддаг ийм зүйлүүд бас байна л да. Эндээс гадна энэ түүх дурсгалын одоо ялангуяа буган чулуун хөшөө гэдэг ч юм уу хүн чулуун хөшөө янз бүрийн хөшөөнүүд байна шүү дээ. Тэгээ энэ хэрэгсүүрүүд байна. Ийм юмтай одоо жишээлбэл хүмүүс их муха одоо хорлон сүтгэх байдлаар их харьцаж байна. Сүүлийн үеийн хүмүүс одоо буган чулуун хөшөөг бол чулуу шидэж гин холоос хуглах гээд байгаа юм яагаад. Зарим нь бүр хугараад унсан. Ийм тохиолдлууд ч бас байна. Тэгэхээр яг хуу тэр тухайн үедээ бол одоо ингэж эвдэр сүтгээд байхаар яг хуу хамгаалтанда музейхаа хажууд байжээ гэдэг ийм шийдвэр байсан ч бас магтгүй. Тэгэхээр одоо энэ Цант хот бол одоо дэлхийн эрдэст ярьдаг хүн шүү дээ. Солонгос улс бол одоо хамгийн хэвлэлийн үйлдвэртэй байсан байна гэж нэг эртний түүхтэй яриад байдаг. Тэгэхэд тэр хэвлийн гол их өндөр их өсвөр нь Монголд тэр маань Цант хоттой байсан. Тэгэхээр энэ Цант хот бол ер нь Монголын ер нь энэ хэвлэх үйлдвэр байсан юм шүү гэдэг л зүйл харагдаад байгаа тийм. Тэгэхээр энэ миний нөгөө нэвтрүүлэг анх эхлэхдээ чийжсэн тийм. Ер нь юмараа монголчууд бид ер нь бичиг соёл, төрд улс, хот байгуулалт, за тэгээд цаашаа одоо дэлгэрүүлж ярих юм бол одоо зураг тийм. Одоо уршуулгын зан үйл, уул овоо дахих зан үйл гэх мэтчлээ. Ер нь энэ бүх зүйлүүд чинь монголчуудын анхдагч нь байсан юм шүү гэдгээл тэр зүйл илүү батлагдал явал. Одоо жишээлбэл та ингэж тэр одоо дурсгалын зүйлийг яриад за эндээс одоо цаасны хэвлэх үйлдвэрийн анхдагч байсан юм шүү. Янз бүрийн одоо цаасны ч юм уу эндээ одоо хэвлэгдсэн байж магадгүй гэдэг ч юм уу тийм баримтууд одоо тухайлбал яг түүхийн талдаа юу үлдсэн байдığım бол одоо яг таамаглал төдийл одоо ийм зүйлийг бас энэ дээр бичигдсэн байгаа юм тийм ээ. Одоо ингээл энэ саяны энэ дээр гарч тэ Цант хотоор ингээл гарч байна. Гэхдээ яг цаг хугацааны явцад тэр зүйл нь бол устж өгөөл болсон байна. За яг манай төв намын санд хадгалагдаж байгаа үндэсний төв намын санд хадгалагдаж байгаа Ганжуур Данжуур бас эртний бас цаас хэдвэр зууны үеийн яаж цаас яаж хэрхэн хэвдэрч нөгөө хэвлэх одоо тухай төхөөрөмж байсан байгаа тий одоо яг тэр төхөөрөмж одоо тэр ном нь одоо бодчих. Гэхдээ тэрнээс олон ном зохиолоод байсан баг л та. Тэгээд цаг хугацааны явцад устж өгөө болсон баг. Зарим нэг нь бол одоо хуу хүний гарт дээр бол байдаг баг.
Тэр нь одоо тэгээ нэг хийл гараад идэггүй. Тийм үлгий болоод эд үлгийн баримтууд бол нутгийн иргэдэд бол мэрсэр сонсогддог л шүү тий. Тэр бол одоо байдаг. Одоо ялангуяа бичиг соёлын туршлагын ийм зүйлүүд бол манай малчин ард түмний хойморт бол их байна да. За баримтгандаа баримтглаад ингээд тавьдсан хүн амьтанд нэг үзүүлж харуулахыг хүсдэггүй. Түүх соёлын хүмүүс бол яхаа гуйж байж ингэж харах ийм тохиолдлууд ч бас байдаг л да. Тийм. Чи одоо бичиг соёл гэж ярьснаар одоо энийг бол бүр илүү тодруулаад үзвэл одоо бас Мөнх хааны Эрчүү хотын тойр буюу Хөвсгөл аймгийн Ар Булаг суманд орших улсын хамгаалтанд байдаг соёлын дурсгал газар байна. Эрчүү хотын тойр гэж. Тэр одоо яг энэ нэрээр хамгаалалт авагдсан байна тий. Одоо Хөвсгөл аймгийн Ар Булаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтан гад зуулын урд ард талд нэгэн хотны тойр байдаг бөгөөд 100 м урт дунд хааш хаашаа 30 м орчим дөрвөлжин барилгын тойр. Түүний ойролцоо өөр хэд хэдэн байшингийн үлдэгдэл бас байна. Энэ байшингийн энэ хотын тойр нь 13 дугаар зууны үед холбогдох. Одоо Монголын их хаан буюу Мөнх хааны хөшөө орд хашны үлдэгдэл эвдэрхий балгас байх магадaltaй гэж эрдэмтдэл тогтоосон байна. Судалгааны явцад модны нүүрс шохоо ихэр олдсон уг барилгууд нь төмрийн улмаас сүйдсэнийг бол илэрхийлж байгаа. Ямар сайн юм бэ? Балгасны урд үүдэнд дундаа ухмал нүхтэй боржин чулуугаар хийсэн сангийн байбар олдсон баг. Тус хотын тойрыг судлаачид Юан гүрний үеийн Эрчүүгийн балгас моон гэж үздэг. Нутгийн ард болон үед дамжин домог ярианд энэ хавьд эртний хот балгасны улмөр байдаг гэж тогтоосон төдийгүй Монголын ард түмэн үндэсний их чөлөөний тэмцлийг толгойлогч Чингүн жовын төшлөх чулуу сангийн байбар гэж нэрлэдэг 2 чулуу байсан. Цөм энд өгүүлэх эртний хоттой холбоотой зүйлс байна. Тойрноос урагш 40 м орчим зайтай ховгорд ирсэн дотроос Монгол хятад бичээстэй нэгэн хөшөө олсон. За. Түүнийг Мөнх хааны бичээс гэж нэрлэдэг. Хөшөөний өндөр нь 144 см, өргөн нь 78 см, зузаан нь 20 см. Хөшөөний дээд хэсэгт дугуйрал нь догол гаргаад нүүрэн талд хоорондоо 3.5 см зайтай хүрээ татаж дундуур нь эвэр угалзан хийх сэлсэн баг. Тэдгээр нь дотор эхний 3 мөрд монгол бичээсээ бичигдсэн баг. Тус хөшөө малтахын явцад тахилгын сүмд хадгалагдаж байсан батлагдсан баг. Хөшөө 1257 онд Мөнх хааны Хятадын сүн улсыг 3 замаар довтолж явсан дор их хааны Өлмий бат орших ерөөж Тавнан бат муу гэж одоо гүнж эсэжийн ард тус босгуулжээ гэж бичсэн байна. Одоо энэ хөшөөний нөгөө талд нь 12 мөр 268 хятад ханц бүхий бичээс тус хөшөөг 1956 онд Эрдэмтэн намнанд орж Улаанбаатар хотод авч хөдөөг одоогийн Монголын үндэсний музейд байршуулсан бөгөөд идүүгэж хадгалагдаж байна. За наанта одоо тэгээд яг хадгалагч байгаа газар нь харахаар өстой үзэгсэлэн төвөл дээр л газар байна да. Дэлгэр мөрөн сум Алтан гад суулаас хойш 100 м гэдэг чинь. Тэ? Тэгээ энэ бичгийн болтой зэрэг одоо энэ яг юу гэж бичсэн байт юм бол одоо. Тэгээ одоо тайлбарлаа тэ хэлээрээ тэ. Хөшөөний монгол бичээсийг орчин цагийн монгол хэлэнд томилон буулгахад ургийн ургаар хид хідэн үед Мөнх хаан төмөн насалт тугай. Барс түгээ босвол хүртэл энд давиргант буян хүртүгэ гэж бичсэн байна. Байсан бөгөөд энэ Мөнх хааныг амьд ахуй үед босгосон болохыг гэрчилж байгаа. 1254-өөс 1265 онд Монголын эзэнт гүрнийг зорж Мөнх хаанд бараалгасан Францын Сан-Мартин Геодем де Рубрук одоо сайн нэг Ромын Паблом Монголд ажиллаад энэ талаар дуртагчсан. Яг үнэ. Тэгээ Мөнх хаантай уулзахаар түүний энэ ордноос 10 хоног явж Хар хором хотод хөрсөн тухай тэмдэглэл байна. За. Үүний нотлох өөр бусад мэдээсэлт Монгол хятадын сурвалжуудад бас олноор дурдсан байна. Мөн энэхүү Мөнх хааны гэрэл хөшөө сайхан цамхаг ордон дотор орсож байсан шинжтэй бол матлахаар ногоон палан таваараар хийсэн Монгол хувцастай хүний жижиг цээжин байрмал дүрс хувилта хөх ваар гэх мэт олон янзын ваар тоосголцсон байна. Тэгэхээр одоо энэ Эрчүү хотын тойр бол одоо Монголын түүхтэй бол одоо холбогдоод тэр маань Францын Сан-Мартин Гиом де Рубрук Мөнх хаантай уулзахаар ирсэн тухай нотлох баримт нь бол одоо энд хатгалагдаж байгаа. Францис энтер ч одоо тэгэл үгэдэ хааны.
тэр бичиг эдрийг сая бол одоо хамгийн сайн хувилбараар одоо яг ориг биш ч гэсэн одоо AV кофег нь одоо хэрэглэгчд барьсан ийм одоо хэрэг сайн болж өнгөрлөө шүү дээ тийм ээ. Тэгээ энэ хотоос 10 хоног явж иж хар хоронд утсан гэдэг. Тэгэхээр нотлох байрт нь бол одоо ингээд тодорхой байна. Дээрээс нь одоо тэр бичиг дурсгал гэдэг чинь их айхтар юм байт юм байна л да. Одоо тэр хөшөөн дээр бичсэн тэр бичиг бол одоо их гүн утга учиртай үг бичиж ингэж үлдээсэн байна гэдэг нэг тодорхой харагч шүү дээ. Бичгийн одоо тухайн үед бичигдсэн юу нь бол ямар хэлээр бичигдсэн баха? Үсгээр тийм Монгол бичгээр бичигдсэн. Ийм их байна шүү дээ. Бас хятадаараас бичсэн. Тэгэхээр Монгол улс бол ер нь хэл соёл хэлний хувьд л агуу. Тийм шүү дээ. Одоо мөнх хааны үед гэдэг. Тийм агуу. Ингээл ярихаар те хөшөө дурсгал дээр ийм агуу үгийг бичиж утга төгөлдөр тийм байна те. Тэр ийм үгийг бичиж ингэж үлдээсэн байна. За энэ нь бол одоо бас яг нөгөө талдаа тэр гал түүмэрийн одоо шалтгаантай байж магадгүй гэдэг. Нэг ийм баримт ус сая дурдуулаад өнгөрч чинь те хотыг танилцуулж байгаа. Ер нь Монголын хот балгацууд тухайн үед бол гайхалтай үзэсгэлэнтэй байсан. Тэгээд дааж он цагийн явцад дайн тулаараас болж их сүдэж одоо орхигдсон баг. Одоо энэ цаг үед одоо бид л одоо энэ хотуудаа сайхан босгоод дэлхийд Монгол улс гэдгээ илүү тунхаглан авч явах хэрэгтэй л гэж бодож. Одоо чинь сүүлийн үед бол одоо эрдэмтэд бас жоо маргалдаад байгаа ш. Монгол нэрний тухай те. Монголиа, Монгол гэл бас ер нь ч бас бод тусцаач юм шиг. Ер нь нэр бас их хотох учиртай те. Тэглэг байх. Тэгэхээр Монголийг гэхээсээ илүү Монгол гэд нэлэгдэт явал зүгээр болоо те. Тэгэхгүй л болохоор ч одоо Монгол гэл Монголиа гэл. Тий. Тэгэхээр нэр гэдэг бол бас хазгаат бодож байна. Ийм зүйл бас бодогдохгүй бодогдсон шүү. Тий. Тэгэхээр одоо ингээд энэ олон хотуудыг одоо бид ингээд дурдаал байгаа, яриад байгаа. Тий. Энд ч одоо таны ярьдаг ч бас зөв юм байл та. Бүгднгийн одоо бүтээн гэвэл бүтэхгүй. Тийм ээ? Тэгээд тодорхой хэмжээнд бол одоо энийг хэсэгчилж түүхийн нин одоо ойрын дурсгал тий. За энэ бол одоо Монгол улсыг одоо зайлшгүй одоо гэрчлэх юм зүйлээ гэдэг. Одоо жишээлбэл ингэж яаж та хар хорны хотыг одоо байгуулъя, хар хорны хотыг байгуулъя гэж ингэж штэ. Тэгэхээр түүх дурсгалынхаа хувьд бол энэ хотыг байгуулах нь бол зайлшгүй тийм ээ. Тий. Тэгтээ яг бас миний хувьд бол одоо барьцах сэтэл өрөдөг байна. За. Ганц хар хорон гэхээс илүү одоо энэ тансаг болгын шинж чулуун зүйн буц. Тэр хүн төрлөختөр нь яаж хотыг үүсгэсэн гэдэг чинь анхдагч байдаг. Анхдагч нь тансаг болгох. Тий. Он цагийн үед. Тий. За тэгээд дараагийн гэх юм бол одоо хүннэггүй бороогийн сууринч гэх юм уу. Тэгээд одоо Арангаан аймагтайгаа уулзсан Лууд хот. Тэгээд энэ хүннэггүй хотуудаа босгочих юм бол чинь маш олон зүйл ил болно шүү дээ. Чи одоо хүннэггүй олдсон олдороос л одоо түүх нь байгаа, уналт нь байгаа, газар зүй байгаа, аж ахуй, засаг захаа, цэрэг зэвсэг соёл тэр бүх хөл үнэгүй тамга хэрэгэлдэг. Тэр тамга угсаатны гарал, генетикийн судалгаа. Гэт бүх зөгцөөрний хүннэггүй энэ хотууд чинь илэрхийлээд өгч байгаа. Тэгэхээр одоо тэр бүхтэл барьмар. Тэгэл одоо энэ уйгурын үеийн хотууд байгаа Монголд. Китаны үеийн хот. За тэгэл сүүл рүүгээ хар хор болж байна. Тэгэхээр тэр өмнөх хотуудаа бас яах. Бас тэр бас босгомор л. Тий. Он цагийнхан одоо байдлаар нь цаглбарчилж ч юм уу тийм ээ. Зөвхөн нэг л хотод ач холбогдлого бол босохоор бас жоохон тиймэрхүү. Одоо жишээлбэл хар хорон гэдэг энэ хотыг байгууллаа гэхэд бидэнд за түүх туршлагын хувьд нэгдүгээр тодорхой одоо ийм боломж төгсчүүдийг гаргах нь. Хоёрдугаар хүн амын одоо энэ зөвхөн Улаанбаатар хотод төвлөрөөд байгаа энэ байдалд яаж нийлүүлэх юм гэдэг ч юм уу тий. Олон асуудлууд энэ ард бас явж л байгаа хэл да. Тэгдэгс шүү дээ Монголын энэ нууц төвчөнд гардаг шүү дээ. Монголын хууль 3 хоногт гэж.
Манайхан л буруу тайлбарлаад байгаа болохоос тэр том газар нутагт 3 хоногийн дотор л хаадын зарлиг гараад л чи одоо гараад 3 хоногийн дотор л хүрдгэлээс баг. Гараад бол хэрэгжээ. Тий одоо 3 хоногийн дотор л хэрэгждэг. Тийм хурдан шорхоо явдаг. Одоо бид нар тэр жоо дутлаа дэндүү удаан. Тэгэл нэг юм ихээр одоо магадгүй 24 оны сонгуульд одоо ингээд ардын нам гарч ирэх өөр нэг нам гараад ирвэл бас хар хорон бас яаж хэрхэн хөв төв хаашаа ирэхгүй. Тий хэрхэн яаж сарах юм байгаа бид мэдэхгүй. Дараагийн ерөнхийлөгч тий дараагийн ерөнхийлөгч хэм болохын хөрсөхгүй дараагийн ерөнхийлөгч гараад ирэл хар хорон хот хэр явах уу гэх жишээ нэ. Тэгэхээр бид бол одоо цаг хугацаатай уралдчихэл ганц хар хорон гэхгүйгээр энэ бүх түүхэн дурсгалт энэ хотуудаа бол явлаа л байвал босгоод л байвал их сонирхолтой шүү. Одоо та жишээлбэл Чингис хааны музейг орж харав. Тэг үзсэн. Тэр аппликейшнээр ороод ерөнхийдөө тий дурсгалуудаа хараад байна гэх. Тий ингээд байх юм. Гоё байсан уу? Би одоо орж үзээгүй. Яг нэг миний номон дээр дурддагдж байгаа учраас гарцсан учраас бол надад бол за яхаа зүгсэн. Агуулгыг одоо мэдж байгаа. Тэр одоо нэг оршуулгын харахаар чи их гоё мэдрэмж төрдөг. Тий оршуулгын зан үйл номонд бол одоо тэр зүйл бол орсон баг. Тэгэхээр яг сайхан л да мэдээж энэ хотуудаа босгож энэ Чингис хаан музейгээ байгуулах нь сайхан. Сайхан тий. Энэ бол бас нэг юм гоё дэвшилтэд одоо шинж тухайнаа дээдэлсэн ийм сайхан шийдвэр төг соёлоо дээдэлсэн ийм сайхан шийдвэр боллоо гэдэг. Тэг яг тэр Чингис хааны урд нүүрэн дээр нь тамганы зургууд байгаа шүү дээ. Ааха. Гайхалтай. Одоо тэр Чингис хааны дээр орой дээр нь бас хүннөөгүй тамганууд тавьсан баг. Ааха. Тэгэхээр бас их тэг их гоё хаалга маалган ч гэсэн үнэхээр бахтан тий. Яг л нэг үлгэрийн оронд очиж байгаа юм шиг хаалга нь. Тэр мэдрэмжид бас их гоё тий. Тэгэхээр Чингис хаан музейг үзэх тийм мэдрэмж төрж байгаа юм чинь эртний хотуудаа босгочих юм бол одоо тэгээд ер нь тий. Өөр одоо тэгээд гайхалтай л. Гэхдээ энэ музей чинь бас тэгтээ нэг удаагүй баригдсан шиг санагдаад байна. Тий, ерөөсөө хүн ер нь монголчууд барих гэсэн юм бол аяг урт хугацаанд барьчихж байгаа юм. Тий. Их хурдан барьсан шиг санаад байгаа байхгүй юу? Одоо миний бодлоор. Тэгэхээр эртний хотуудаа ч гэсэн бид одоо энэ ойгрын үе хотуудаа, Китаны үе, за тэгээд одоо хүннөөгүй үеийн хотуудаа бид ингээл бас болохоор юм шиг санагдаад байгаа хэрэг 4-5 жилийн дотор босоод тэгэл тэнүүгээрээ жуулчтай татаад тэндээс орлохоо эн чинь Монголын одоо баялаг юм чинь Монголын хаарт өмнөд би зөв бэлэн мөнгө өгөөд гэж байгаа юм шиг. Тий. Зүгээр сайхан эрүүл мэндийн тэр санд нь одоо хоригдлагдаад тэр мөнгөөрөө л Монгол улсын иргэн одоо өвчин ямар нэг байдлаар ингээд одоо эрсдэлд ороход эрүүл мэндийн эрсдэлд ороход тэр сангаас нь тэр иргэдээ эрүүл болохгүй бол манай Монгол улс бол одоо 3 сая хүн амтай ирнэ. Одоо өвчлөлөөр бол одоо бид толгой дэлхийд тэргүүлж штэ. За одоо гинтийн осол автослоор бол одоо өдөрт нэг хүн өгч जैन. За тэгэл одоо амиа хорлолтоор бол Монгол бол дэлхийд тэргүүлж जैन. Гих жишээ нь ингээл хар бараа юм бол. Тэр мэдээллийг одоо тэгэл нуудаг л байх та тий. Тий одоо тэгэл бас хэцүү. Тэгэхээр миний ганц бодож байгаа бол энэ эртний хотуудаа ингээд босгоод тэндээс олсон орлогоо цөмөрөө эхний удаадтай нь эрүүл мэндийн даатгалын зогтолцоог ер нь шинжилээд дэлхийн түвшинд авчиж. Ер нь эрүүл мэндийн үр дүн чи ер нь оншил идэг шүү дээ. Тийм шүү дээ. Зөвл оншоо тогтоочих юм бол оншоо тавиад тий. Манайх зөв эмчилгээ хийлээ. Онцлогоо тогтоож чадахгүй учраас цаг хугацаа алдаад тэр нь хүндрээд байгаа. Оншиг яаж тогтоодын эмч чагнуураар тогтоодгүй л байна. Яг. Сүүлийн үеийн тэр тоноо төхөөрөмж өндөр өртөгтэй тоноо төхөөрөмж ч одоо миний хийсэн судалгаар үзэхэд 100-аас 200 тэрбум байдаг шин. Зарим бүр их найдгаар авчиж байгаа. Тэр их хүнтэй тоноо төхөөрөмжийг чинь Монгол улсын төсөв оруулж бүрэн боломжгүй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооч тэр авах боломжгүй байна. Тэгэхээр хаанаас олж байгаа гэвэл эрүүл мэндийн сайдын багцаас л гаргаж байгаа. Тэр эрүүл мэндийн сайдын багц нь маш бага хэмжээний мөнгө төвлөрдөг. Хэрэв бид энэ эртний хотуудаа босгочих юм бол жилд хэдэн их найд дээр магадгүй их найдаас ч илүү мөнгө олох бүрэн төвлөрөх болов. Тэр мөнгөөрөө бид одоо энэ тоноо төхөөрөмж өндөр өртөгтэй нь тоноо төхөөрөмжөд оруулж яд иргэдээ эрүүл аюулгүй орчинд л амьдрууж урт удаа. Одоо миний энэ уншсан номон дээр байгаа. Япон хүн амьдралынхаа хугацаанд 4-5 удаа хорт тавдар тусдаг. Япон хүн үү? Тий. 4-5 удаа хорт тавдар тусаад тэгтээ тэр нь идэгэрдэг. Манай Монгол яаж 4 удаа тусаад. Тэгэхээр эхнийхээ нэг хорт тавдар дээр л бид чинь бүдэрчээд байгаа зү. Тэгэхээр Япон хүн бол 4-5 удаа амьдралаа туршаад хорт тавдар тусаад тэр нь идэгдэг. Хорт тавдар бол идэгдэг хүч.
Манайх яг тэгээд нэгт оншилж чадахгүй тоноо төхөөрөмжөнд дутагддаг. Хүндэрчдэг тий. Тэгээ бүр ингээд явсаар байгаа л эцсийн байдал. тэгэл эцсийн байдалтай орчтой. Хавдар судлалын төв нь бол үндэл ачаалаа таах. Дийлэхгүй юм чинь. Дийлэхгүй байгаа. 2 3 хавдар судлалын төв имлэг барьсан чи яг л энэ энэгээрээ л байна. Тэгэхээр одоо бид одоо цаашдаа яг энэ маягаар ингээд яваад ах уу. Нэг бол одоо миний хэлдгээр 100 их найдыг юм уу магадгүй 200 их найд хөрөнгө босгоод эртний энэ хотуудаа босгочихвол бид хэдэн үеэрээ л энэ хотоос олсон орлогоороо бид хэдэн үеэрээ л бид цаашдаа амьдрын штэ тий. Эхний удаад эрүүл мэнд хийж байгаа. Тэгээд цаашдаа мэдээж тогтоолоод ирвэл нийгмийн даатгал магадгүй залуу гэр бүл амьдрал зохиогоод гарахад магадгүй донор байна. Одоо манай Монгол улсын донорын тухай хууль байгаа. Манай монголчуудад донорыг бол нэг л юм ойлгоод байгаа байхгүй. Цусны донороор л ойлгоод байгаа. Тийм шүү дээ. Донор гэдэг чинь одоо маш олон төрөл юм аа. Энэ донорын тухай хууль ингээд хийгдээд хэлэх гэхээр монголчууд жоохон тийм айцтай байхгүй нэр хүний 8-нд орчих юм болоо, хүний эрхтний 8-нд орчих юм болоо гэл. Гэхдээ ер нь бид юм болгоноос айгаад айцтай амьдрал бид хэзээ сууршаахгүй шүү дээ. Тэгээ олон улсад мөрдөж байгаа тодорхой дүрм журам гэж байна. Яг тэр стандарт одоо манайх бол тархины хүчлэлтэй хүмүүсийг л донор болгож байгаа. Тархины хүчлэлтээс өөр бусд хүнийг бол донороор болгохгүй. Хуулиараа боломжгүй байна. Тэгэхээр хэцүү үед боломжгүй гэж хэлж байна тийм. Гинтийн осол аваард хүн ороод насварлаа гэхэд тэр эд эрхт нэг одоо манай чинь донорын хүлээлтгээд хэдэн жилээр хүлээж хэдэн сараар. Тэгэхээр энийг л одоо бид хурцмаар хүний хамгийн чухал хэмжээл эрүүл мэнд байна. Тий. Эрүүл мэндээ тэгээд бүх юмаа дуусч мөнгө эд хөрөнгө байгаад явах тий. За баярлалаа. За ингээд нүүдэлчин монголчуудын эртний хотууд за сэдвийн хүрээнд номын хавчрах хөтөлбөрөөр ихэн үзэгч сонсогч та бүхэнд мэдээллийг бизнесийн удирдлагын докторант Отхоо багш маань одоо өөрийнхөө судалгааны сэдвүүдээс та бүхэнд ярилцаж хүргэж байгаа. Тэгээ одоо энэ сүүлд ярьж байгаа зүйл бол яг цуврал болгон дээр л бид нар бас энэ санааг дэвшүүлээд байгаа юм л да тийм үү багш. Ер нь бол энэ нэг юм гарц байна гэж тий. Энэнийг ер нь хэдүүлээ хамтдаа бий болгочихвол ер нь яасан юм бэ гэж. Ингээд одоо эртний хотуудын тухай та бүхэн түүхийг хөргөж байна. Та бүхэндээ бас танин мэдхүйн хувьд ч гэсэн нэлээ юм одоо ач холбогдолтой ийм зүйл байгаа. Ингээд өнөөдөр номын хавчрах хөтөлбөрт хөтлөгч галсан докторант Отхоо за найруулагч Элбэг Заяанаар ажиллаж Баасан гарагийн өнөөдрийн хөтөлбөрийн энд хүргээд жаргаж байна. Бид бүгдийн өнөөдрийн сэдвүүдээс хамгийн онцлог нь бол Аавраг хот. Эртний Аавраг хотын тухай байлаа. За мөн үүнтэй холбоотой за мөнх хааны үеийн дурсгалын одоо хөшөө Цантын эртний хотын төв Ирчүү хотын тий Цантын эртний хотын төв дурсгал. За түүнд хамаарагдах одоо мөнх хааны хөшөөний одоо дурсгалын бичиг, хөшөөний бичиг тийм ээ. Гэх мэт ийм олон зүйлүүдийг бас манай өнөөдрийн хөтөлбөрөөс ирхэм үзэг сонсогч та бүхэн олж мэдсэн байхаа гэж ингэж бодож байна. За бид одоо дараагийн дугаарт онцлох сэдв. Бутарлын үеийн Монгол улсын хот, Чин улсын иргэшээлдэх Монгол улсын хот. Тэгэхээр бид ингээд түүхөө үзээд тэгэхээр манай Монгол улсын хот бол маш олон үе шаттай дамжлагыг одоо дамжиж энэ цаг үед ирсэн байна. Маш олон одоо дэлхийд байдгүй хотын түүхүүд л Монголд байгаа юм да. Тэгээ ингээд нэг юм туушь цамаар давчивж байгаа дэрэг үл байгаа байхгүй юу тийм ээ. Унсан, бутарсан, хагарсан, хямарсан. За одоо ингээд зарим хотууд нь бол одоо энэ түүхээс харж байгаа шатсан тохиолдолч байсан. Энд дэр ингээд анзаарч байгаа жишээний тий одоо түүхийн одоо дэвшүүлж байгаа санаагаар болвол за ингээд номын хавчрах хөтөлбөртэй хамтдаа ирсэн ирхэн үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Баасан гарагийн номын хавчрах хөтөлбөр та бүхэндээ инхүү хурц өндөрлөж байна. Хамтдаа ирсэн ирхэн үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн даваа гарагт яг энэ цаг мөчтөө иргэн уулзлаа. Түр баяртай. За студид хөтлөгч галсан докторант Отхоо за найруулагч Элбэг Заяанаар ажиллаа. Хамтдаа та бүхэндээ баярлалаа.